Сайн байцгаана уу? Хэрэгтэй хамттай харилцаж хүмүүс өгдөг подкастын маш ихэнх дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор YouTube-оор Санжирах маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За Чингүний подкастыг үздэг үзэгчд нь сайн уу? Тэгээд хамтдаа гоё хэрэгтэй сэдвүүдийг ярих гэж бодлоо. Тэгээд подкастаа дуустал нь заавал үзээрэй. За юунд таны ойрын сонь сайхан хотод ирсэн тэр зүйлсээс хаваалцаач. За хотод ирээд яг энэ томоохон болоод яг хувь хүний арга хэмжээ олон зүйлүүдэд оролцоод явж байна. Тэгээд яг энд ирчээд дижитал 2021 наадамда хүүхд дижитал ба хүүхд ирэх гэсэн сэдвээр хилэлцүүлгэнд суусан байгаа. Тэгээд яг энэ хилэлцүүлгэндээ суучаад тэгээд Чингүнийхээ подкастн дээр ирсэн та бүхэнтэйгээ хуваалцаад ярьж байна. Та ингээд Эрдэнэтэд амьдардаг хотод хотод суурши гэж бодож ирсэн үү? Ер нь тэгж бодож байгаагүй. Яагаад гэвэл нэгт яг Эрдэнэт гэдэг газар өөрөө хүү ам нь боломжийн тэгээд бас яг ийшээ тийшээ явхад цаг хуваарил болоод олон хүрээллийг бий болгох, тэнд байгаа хүмүүстэйгээ танилцах гэд маш олон боломжууд байдаг. Тэгээд хотод ирэхээр надад амар жоохон төвхтэй санагддаг. Гэхдээ аюу дэжгүй олон зүйлүүдийг хийхэд олон арга хэмжээнд оролцоход амар байдаг. Та тэгвэл анх яагаад YouTube нэхэр болж ирсэн бэ? Яг гол зорилго нь юу вэ? Хүмүүстээ ямар мессеж хүргэх гэдэг. За анх яг YouTube эхлэе гэж бодож исэн миний яг нэг эхэлжсэн түүх нь улаан загалмаагаас эхэлж исэн. 2019 онд би Монголын улаан загалмаа нийгэмдлийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнд ороод яг үйл ажиллагаанд нь хамрагдаад хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэж яг юу юм бэ гэдгийг мэдээ явж байхад яг надад нэг хүний хандив үйл ажиллагаа туслах хэрэг гарсан. Тэр хүн дээрээ ингээд амар урттоо жоохон төгөлтэй бид авчгаа ярьчих. Тэр хүн дээрээ яг ингээд очиод туслаад үйл ажиллагаанд нь хамтраал явж байхад яг олонний танил хүмүүстэй холбогдчихэж тэр хүний хандивын үйл ажиллагааг томоохон бас хэрэгтэй болгож чадна. Тэгэхэд яг олон хүмүүстэй холбогдоод олонний танилуд хүсэлт явуулаад тэгээд яг нийт 7 хоног бүр өдөр шөнөгүй юм болсон байхгүй. Тэгчээд яг ингээл явуулаад байдаг хүмүүс нь яг миний ярьж байгаа хэлж байгаа зүйлийг 2-3хан олонний танил хүмүүс за ингээд үгүй туслаад үгүй сторидо хийгээд үгүй пост болгоод үгүй гэж хэлээд тусалж исэн. Тэр өдөр яг тэр оройн би нэг зүйлийг бодож исэн л да. Өнөөдөр яг Санчир гэдэг хүн яг энэ хүмүүнлэгийн зүйлийг яг энэ дуу хоолойг гаргахын тулд хэлэхийн тулд надад яг энэ сошиал гэдэг зүйл чи хэрэгтэй юм байна. Яг энэ зүйл би влог ямар нэгэн нэвтрүүлэг хэрэгтэй зүйлийг хийснээр олон хүүхэд залуустай дуу хоолойгоо хүргэж чадах юм байна гэж бодоод анх YouTube эхэлж ийсэн. Тэгээд яг энэхүү хугацаанд болж өгөх бас хөрхөн жоохон ч гэсэн үзэгчтэй болж авсан. Тэгээд яг энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаа болоод өөрийнхөө чөлөөт цагаараа хийх сонирхолтой өөрийнхөө бас нэг хэсэг болсон амьдралынхаа дурсамжуудыг YouTube дээр хадгалж тэгээд влогоо хөтэлдэг дөө. Надаас ингээд хүүхдүүд ингээд чатж асуудаг байхгүй ингээд би бас ингээд YouTube нэх гэсэн юм яах вэ над ингээд зөвлөгөө өгөөч идэргээ. Тэнгүүд би ингээд бас өөрийнхөө ингээд мэдхээр ингээд зөвлөгөө ингээд тийм байдгаа гэлдэг. Та бас надаас илүү бас юм ариун төршлөхтэй тий. Надаас бас олон жил YouTube дээр байсан хүний хувьд яг шинээр YouTube нээ гэж бодож байгаа хүмүүсүүд яг юу зөвлөх вэ? YouTube гэдэг яг энэ талбарт яг эхлээд амар гоё сонирхолтой байх хэрэгтэй, бас хөгжилтэй байх хэрэгтэй, тэгээд хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг бүгдийг хослох хэрэгтэй. Тэгэхээр яг өнөөдөр яг 21-р зуунд сошиал яг энэ цаг үед бүх хүүхд залуучууд YouTuber болъё, влог хөтэлдэг болъё гэсэн үзэл бодолтой болцсон л доо. Яг чи яг зориод энэ зүйлийг хий гэж бодох юм бол хамгийн эхлээд чи хин нэгэн хүнд хэрэгтэй хуваалцдаг энэ зүйлээ бүгдийг хайраар хийдэг байх хэрэгтэй. Тэгэхээр яг хүмүүсийн болоод яг миний гаргаж ирсэн нэг алдаа нь би одоо гар утсан дээрээ бичмээргүй байна. Одоо надаа мик хэрэгтэй, надаа одоо гэрэл хэрэгтэй, одоо надаа ингээд амар олон асуудлууд гарч ирдэг мэдчихэж байгаа тийм. Яг энэ асуудлуудыг гарч ирэхээс нь өмнө зүгээр шууд уцаа аваад видеого хийгээд ихэл. Өнөөдөр яг чи намайг ингээд үзэж чадаж байгаа бол чамд яг энэ сошиал хэрэглээ гэдэг зүйл ойртсон байна. Тэгэд бас наадах үзэж байгаа гар утас, ноутбук, компьютер яг энэ зүйлүүдээ ашиглаад энийгээ үргэлжлүүлээд яриад мэдээж хүнд хэрэгтэй. Тэгээд яг нэг өнөөдөр 21-р зуун. Тэгээд яг энэ 21-р зуунд нэг 2 дүрэн байгаа. Нэг нь яг хүн хийхээс айдаг зүйлийг хий, нөгөөх нь хүн хийдэггүй зүйлийг хий.
Тэгжиж чи сонирхолтой болгож чадна. Сонирхолтой гарч ирж чадна. Тэгэд яг манай Чингүн бол амар гоё итэвхтэй YouTube хөтлөө явж байгаа. YouTube суугаар нь ороод үзэнгүүт нэлээд олон зүйлүүд гарч ирнэ. Тэгэхээр яг Чингүн шиг ингээд явж байхад өнөөдөр Монголын подкастн дээр Сэхэтэн, Идроо өөр олон хүмүүсийн подкастууд байгаа. Энэ нийгмийн өөрөө зах зээл болоод өнөөдрийн яг энэ зүйлүүд нь бүгдээрээ дандаа хөвсөө өөрчилж идэг. Нэг осны Идроод гэдэг хүн одоо өнөөдөр амжилтаа явж байхад энэ хүний ээлж дараа нь солигдож ирдэг гэсэн үг. Нэг осны зах зээл дээр хүмүүс өөрөө өөрсдийнхөө үзэл бодлоор тэр хүнээс уйдаж эхэлдэг. За энэ хүн ингэсэн юм. Одоо надад шинэ хүн хэрэгтэй. Би шинэ хүнийг үзмээр байна гэсэн хүсэмжлэлүүд хүний дотроос гарч ирдэг. Тэгэхээр өөрийнхөө үеийг ирнэ гэдэгт бүгдээрээ итгэх хэрэгтэй. Өнөөдөр яг мундаг олон YouTube руу байна. Энэ YouTube руу мундаг юм чинь би цөөхөн үзэгтээ намайг хүн үздэггүй гэд зүгээр байгаад байх юм бол зүгээр л байгаад байна. Харин чиний үе заавал ирнэ. Нэг ясны өнөөдөр чамайг хүн үзэхгүй байж болно. Өнөөдөр чи хичээгээд болохгүй байж болно. Гэд нэг өдөр яг энэ ээлж дараач ирээд чиний ээлж чинь болонгууд маш хүчтэйгэр чи гарч ирж чадна. Тийм учраас хамгийн ихлээр тууштай бай. Тэгээд дараа чинь шууд ихэл тэгээд хэрэгтэй бас хүн хийдэггүй, хүн хийхийг зорддоггүй энэ зүйлүүдийг хийгээрэй. Тэгээд YouTube-р бол угаасаа амар хүнд том талбар маш одоо хэрэглэгчтэй. Тийм учраас бүх зүйлүүдийг яг гой ухаалгаар тэгээд олон талбарууд байршуулдаг бай. Тэгээд манай Чингүн бас Facebook дээр Instagram дээр байршуулдаг болоорой. Тэгэх юм бол бас хүмүүсийн сонирхох хэмжээнүүд нь бас өөрчлөгдөж энэ хүн чинь гэдэг үзэл бодол нь гарч ирнэ. Тийм учраас сошиалын бүх талбарууд руу ороорой. Манай найзуудаас яддаг хгүй би бас ингээ YouTube болох гэдэг. Тэгэл шууд ингээл YouTube-ийнхаа влогийг ингээл хийгээд эхлэв штэ юм. Тэхийн тулд надад камер байхгүй ингээд би ингээд надад ойлгохтой утасч байхгүй миний камер муу тэгээд би ингээд edit хийж мэдэхгүй тэгээд мик байхгүй гэрэл байхгүй би өрөөгөө янзлах хэрэгтэй бүр гэд амар их асуудлууд яриад байдаг. Тэрний оронд би анхныхаа бас влогийг ихтэй зүгээр л ингээл ээжийнхаа ингээд iPad-аар ингээд зүгээр ямар ч микрофонгүй ингээд бичээл хэлж ийсэн ямар ч гэрэл мэрэл байхгүй. За ер нь өсвөр насны хүмүүс яагаад хүмүүнлэгийн ажил хийх хэрэгтэй юм бэ? Таны хувьд яагаад тийм? Хүмүүнлэгийн үйл ажиллагааг хийх гол шалтгаан нь хүн болгон өнөөдөр нийгэмдээ хөл нийлүүлэх ёстой гэдэг. Өнөөдөр манай Чингүн ингээд хүнтэй ярилцаад энэ залуусчуудад хэрэгтэй зүйл хийж байгаа нь ярьж байгаа нь энэ өөрөө цаашлаад хүмүүнлэгийн зүйлүүд. Хүмүүнлэг гэдэг зүйлийг яг тодорхойлж хэлэх юм бол хайраар хийдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр хайр яг яадаг вэ гэдгийг бид нэр ойлгодог байх хэрэгтэй. Хайр нь хизээч дуустдаггүй. Тэр зүйлийн төлөө ямар нэгэн зүйлийг хүсэж авчаад тэгээд тэрийг авсныхаа дараа хийдэггүй. Хайр нь шууд энэ зүйлийг хийя гэсэн сэтгэлээр хийдэг зүйлийг л хайраар хийх гэж байна. Тэгэхээр бүгд хүмүүнлэг үүсдэн болмоор байх юм бол эхлээд хайраар хийдэг болох хэрэгтэй. Би өөрөө яг ингээд хүмүүнлэгийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоо явж байхад надад нэг гоё мэдрэгцэн түүх байдیں۔ Тэгээд тэрийг хальт яриад өгчий. Би 2020 оны 9 сард Ц гэдэг нэрийн ихнийх нь өсөг яг энэ хөгшин настай 65 настай хар хэрхтний бэрхшээлд ах дээр очиод тусалж ийсэн. Найзуудтайгаа ингээ хамтдаа очиод тусалж дуусаад тэр хүний одоо гэрийнхэн ажил, түлэмүүд хамаг бүх одоо байж болох ажлууд нь хийж дуусчаад хүүхдүүд гараа ирсний дараа баярлаа гэж хэлээд тэр хүний нүднээс ганцхан тусал нулимс гарч ирсэн. Яг энэ үед л яг хүмүүнлэг гэдэг зүйл, хайр гэдэг зүйлийг бүх зүйлийг хайраар хийх нь надад нэг ёсноо ад жаргал нөгөөдхөөрөө яг энэ нийгэмтэй харилцах гол зүйл нь байна. Тэр яг өсвөр үеийнхэн маань яагаад хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийх ёстой юм? Энийний ач тус нь яг юу юм гэдэг зүйлийг энэ дотор орж ирээд илүү сайн мэддэг болно. Тэгэхээр яг өнөөдөр чи яг хүмүүнлэгийн үйл ажиллагааг хийхийг хичээж зорж байгаа бол би чамд Монголын улаан загалмайн нийгэмдгийн хүүхэд залуучуудынхаа хөдөлгөөнийг санал болгоно. Тэгээд гишүүнчил болоход бол маш амархан Монгол орны 21 аймаг 9 дүрэгт нийт 33 салбар хороодод байдаг. Тэр хороодууд дээр очиод оролцоод яг үйл ажиллагаанд нь хамрагдъя гэдгээ хэлээд яваарай. Тэгээд миний YouTube суваг дээр удахгүй Монголын улаан загалмайн нийгэмлэгт маань харьяалтай гишүүн болох талаар видео, блог оруулна. Тэрийг ороод үзээрэй. За тэгэхээр яг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ормоор байвал хиймээр байвал энэ зүйлийн ач тусыг мэдэрмээр байвал ороод ир тэгээ хамтдаа хөгжиж хамтдаа суралцъя. За та TEDx-ийн ихтгэлийн тухай яриач юм яаж тэр ихтгэлд орж надад яг сонирхолтой санагдсан л да ингээд ихэвчлэн том хүмүүс те ордог. Тэгэхэд ингээд хүүхдүүд ингээд яг орсон. Тэр нэг сонирхолтой байсан.
TEDx-ийн илтгэлд яг илтгэгч болоод яг энэ том тайзан дээр дэлхийн хэмжээний тайзан дээр гарах тэр боломж нь надад яг улаан загалмайгаас маань шалтгаалж орж ирсэн байгаа. Тэгэхээр яг энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ороод үйл ажиллагаанд хамрагдаад явхад би нэг ёсны нийгмийн мэддэг болсон, нийгмээ таньдаг болсон. Тэгээд яг энэ зүйлүүдийг хийгээд чадсны дараа намайг цааш нь холбож өгсөн. Нэгдсэн үндэсний байгууллагатай улаан загалмай намайг холбож өгөөд TEDx 2021 оны TEDx-тэй оролцоод хамрагдуулсан байгаа. Тэгээд яг энэ сэдв нь хүүхдийн эрхийн талаар, хүүхэд яг энэ цахим ертөнцийн талаарх илтгэлийг би өөрөө танилцуулсан баха. Тэгээд би бас их тайлбар хэсэгт миний илтгэлийг оруулаад өгөх байх. Тэгээд тэрийг ороод үзээрэй, хэрэгтэй зүйл ганц ч ихсэн хэрэгтэй зүйл байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бид нийгэмдээ идэвхтэй байчих юм бол цаашлаа чамайг олон газрууд, олон хүмүүс холбож өгдөг. Тэгэхээр чи яг нэг гоё доктортой газар, хүний эрхийг хамгаалах газар, хүмүүнлэгийн байгууллага, төрийн бос байгууллагууд гээд олон чамайг сонсож, чамтай хамтрах гэсэн хүмүүс байдаг. Өнөөдөр чи яг хичээ гэж бодгол юм бол тэр хүмүүс бүгдээрээ бэлэн чамайг огтаад авъя гэд байж байгаа. Тийм учраас яг гоё хүмүүстэйгээ уулзаад яг энэ үйл ажиллагаанд норъё. Би өнөөдрөөс эхэл сайн дураа идэвхтэн болъё. Сайн дураа идэвхний хамгийн гол зүйл нь яг хаанч очсон дуу хоолойгоо илэрхийлэх энэ зүйлүүдийг сурдаг. Өнөөдөр Санчир гэдэг хүн яг энэ нийгэмд яг юу байна вэ гэдгийг мэдэрснийхээ дараа энэ зүйлийг хийж танихад илүү амар байдаг. Өнөөдөр яг гадуур явж байхад яг энд ямар асуудал байна? Энэ асуудлыг би харсан бол нөгөө талд нь ямар гаргалгаа байна гэдэг зүйлийг яг энэ зүйлүүдээс суралцдаг. Тэгэхээр яг нэг газар идэвхтэй бай. Тэгээд тэр газраасаа цааш нь холбуулаад том арга хэмжээнүүдэд оролцоод яв. Тэгээд TEDx-д яг оролцох боломж бол хүн болгонд адилхан байгаа. Өнөөдөр чи хин нэгний төлөө хин нэгэн дуу хоолойгоо өргөхийг хүсэж байвал хүн болгонд боломж байгаа. Тийм учраас чамчаас боломж нээлттэй. TEDx-ийн илтгэл дээр болохоор гар утасны тухай ярьдаг, өөрийнхөө түүхийг ярьдаг. Тэр түүхийнхаа тухай суулцааш яг тэр асуудал хүүхдүүд бас амар одоо бас утасны хэрэглээ бүр асар их ихсэж байгаа. Тэр зүйл дээр юу гэж бодож байна? Яг тэр чиглэлээр ярих юм бол амар том хүрээ. Тэгээд энэ талаар би бас видео хийгээд төлөвлөсөн байгаа. Над руу яг за би тэгтээ тэр хүмүүсийг хэлнэ. Нэрийг хэлэхгүй харин эхний үсгийн зөвхөн над руу ер нь амар ханддаг. Тэгээд яг яаж юу гэж ханддаг вэ гэхээр надад ийм асуудал байна. Одоо надад ийм дээрхэлт байна. Ингээд дандаа сошиалтай холбоотой асуудлууд надад хэлдэг. Тэгээд яг энэ өсвөр үеийнхнийхээ сонсоод байнгут ихэнх нь бүгдээрээ цахим орчны гадуурхал, цахим орчны дээрлэхэл цаашлаад хүчингийн эрхтэй хүртэл холбогдсон байдаг. Тэгэхээр яг тэр хүмүүстэйгээ тусалдаг, цаашлаад 108 туслах өөр хариуцлагатай газрууд руу холбож өгөөд тэгээд туслаад олон хүүхдүүдэд тусалж ирсэн. Тэгэхээр яг энэ сэдв нь өөрөө хизээс салахгүй сэдв байдаг. Миний дижитал дээр 21 дээр ярьсан бас юг доор оруулаад өгөөрэй. Тэрэн дээр бас яг энэ сэдвийн талаар би амар олон зүйлийг дурдсан байгаа, том сэдвүүдийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд өөрчөө бас хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд яг өнөөдөр яг чамд сошиал асуудал байвал энэ бол өнөөдөр 21 дээр зунд баг жирийн зүйл болсон. Тэгтээ энэ жирийн зүйлийг чи засварч чадна. Тэгэд хүн болгоны болоод өсвөр үеийнхний мань гаргадаг нэг алдаанд чамд нэг асуудал гараад ирэх юм бол тэр асуудлаа хин нэгэн хүнд хуваалцахдаа буруу үндэ хуваалцаад байдаг. Өнөөдөр намайг танихгүй байж маш олон хүүхдүүд надад холбогдож исэн. Надад ийм асуудал байна, ингээд энэ тэгээд энэ гэж хэлж исэн. Өнөөдөр Санчир гэдэг хүн тэр зүйлийн тэр нууцыг хадгалж чадахгүй хин нэгэн хүнд задлуул тэр зүйлийг бүр үгүй болгоод тэр хүний нэр хүндээ байхгүй болгох. Энэ зүйлүүд нь гарч ирдэг. Тэгэхээр яг өнөөдөр чи яг энэ зүйлүүдийг мэдээж ухаалгаар бас энэ асуудлуудыг шийдэхэд чам туслах маш олон хүмүүс байгаа. Тийм учраас цахим хэрэгт орсон бол энэ гаргалгааг нь харин ороогүй бол энэ зүйлээс өртсчилсэн сэргээлж сурах хэрэгтэй. Тийм учраас яг энэ цахим ертөнц бидний амьдралын нэг хэсэг болж чадсан. Энэ амьдралын нэг хэсгийг бид нар ямар байлгах вэ гэдэг бол яг чиний сонголт, чиний яг энэ амьдралыг яг яаж өнгөрөөх вэ гэдэг гол зүйл чинь. Тийм учраас цахим хэрэгтлийг маш ухаалгаар бас хэрэгтэйгээр байлгаарай. Өнөөдөр намайг чингүүн битүүрийг ингээд цог ярьж байгааг чи сонсож байгаа, үзэж байгаа бол чи маш азтай байна. Биднийг сонсох чамд чих байна. Биднийг яг харах чамд интернет сүлжээ, гар утас ч юм байна. Биднийг яг энэ мэдрэмжийг яг энэ хэлж байгаа зүйлийг чи ойлгож байвал чиний оюун санаа
зүгээр хэвэн байна. Тэгээд чамд энэ гоё боломжууд байгаа юм чинь энэ боломжийг ашиглаад сошиал дээр хэрэггүй зүйл хийхгүй харин хэрэгтэй зүйл хийгээд өнөөдөр хин нэг хүн дуу хоолой өргөч. Өнөөдөр тэр хүнд тусалчих гэсэн яг энэ үзэл бодлыг өөртөө суулгаад гайхалтай хүмүүнлэг бас ухаалаг 21-р зууны залуус хүүхдүүд болох боломж байгаа. Сая түрүү хэлсэндээ ингээд өөр ингээд буруу хүнтэй ханддаг гэдэг. Би бас яг тэрэн шиг юм гэхдээ надад амар инээдтэй тохиолдсон юм ярьж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би ингээд өөрийнхөө зургийг ингээд янзлангуй эдит хийнгүүтээ ингээд стори дэцэсгүй ингээд алийг сонгох гээд тэгсэн чи тэгээд миний ингээд стори үзэж байгаа ингээд бүх хүмүүс ингээд намайг сонгохоор ингээд зүрх ингээд дарцаасан байхгүй юу. Тэгээд би бас ингээд бодоод ингээд намайг тэр хүмүүс мэдгүй ээжиж би 12 дугаар ингээд боловсрал байхгүй би оюут их сургалт төгсөөгүй хүнийг яагаад ингээд сонгож байгаа болоо гэж бодож ирсэн. Тэр үед бас яг саяны явдалтай амар төстэй юм шиг санагдлаа. Тэгээд одоо үе ингээд төсөр насны хүмүүстэй ингээд зөвхөн ингээд ерөнхий боловсролынхаа сургуулийн ингээд академик төвшнөө ингээд хийгээ яваад байвал юу ямар байх вэ? Хүмүүлгийн ажил хийхгүй яваад байх бол ямар байх вэ? За яг энэ сэдвийн талаар ярих юм бол бас амар том сэдв. Тэгээд би бас YouTube дээр YouTube амар реклам юу ч гэсэн миний YouTube-аар орно. Тэгээд яг энэ сэдвийн талаар ярих юм бол амьдралд нийт үндсэн 4 хэмжигдэхүүн байдаг. Яг энэ хэмжигдэхүүнийг бид бүхэн тэгшгэн адилхан авч явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн эхлээд бид нэр эрүүл мэндийн бие бодгалын хэмжигдэхүүн гэж байдаг. Яг энэ хэмжигдэхүүнд нь чи өнөөдөр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өнөөдөр чи эрүүл чирэг байх хэрэгтэй гэсэн энэ агуулга нь байдаг. Тэгэхэд нэмээд зөв хооллолт яг ямар хоол идэхгүй яах хэрэгтэй вэ гэсэн ойлголт. Дараачих нь чиний сэтгэл зүйн оюун бодгалын хэмжигдэхүүн гэж байгаа. Яг энэ хэмжигдэхүүн яг юу вэ гэхээр өнөөдөр чиний яг энэ бодож байгаа, сэтгэж байгаа зүйлүүд яг юу байна вэ? Өнөөдөр чиний зорж байгаа зүйл чи яг юу байна вэ? Буюу дотоод өөрийгөө сонсох яг энэ хэмжигдэхүүн байгаа. Тэр яг энэ хэмжигдэхүүнээр өнөөдөр чиний сэтгэл зүй яг ямар асуудалтай байна? Өнөөдөр чиний чи өөрөө яг хэн бэ гэдэг яг энэ зүйлүүдийг олоход энэ зүйлүүдийг мэдхэд яг энэ тустай хэмжигдэхүүн. За дараагийн хэмжигдэхүүн нь бол оюун ухааны яг энэ хэмжигдэхүүн байгаа. За оюун ухааны хэмжигдэхүүн дотор бол яг чи яг юу хийх гээд байна? Яг чи яг юу хийх гээд байна гэдэг яг энэ ойлголтууд байдаг. Тэгэхээр оюун ухааны хэмжигдэхүүн дээр бид бүхэн яг өөрсдөө яг юу талаараа яах гэж хичээх гээд байгаа гэдгээ олж гарах хэрэгтэй. Өнөөдөр яг чингүний яг мөрөөдөл яг юу вэ? Яг зорилго ч мөрөөдөл чи яг юу вэ? Юу амжилттай төгсөөл. Тэгэл YouTube-ээр ямар ч гэсэн амжилттай болох гэх. Яг тийм л зорилготой явж байна да. Олон хүнд хүргэх. За тэгвэл чингүн олон хүнд хүрэх гээд байгаа юм бол чингүнд яг юу хэрэгтэй вэ? Гэдэг яг энэ зүйлийг оюун ухааны хэмжигдэхүүн дотор гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр эхлээд амжилттай сайн зорилгоо гаргах хэрэгтэй. Амжилттай зорилгоо гаргасны дараа амжилттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Амжилттай төлөвлөгөө гаргасны дараа энэ дотор ухаалгийг багтааж өгөх хэрэгтэй. Мэдээж ухаалгаар хийж энэ зүйл нь сайн болно. Дараа нь чи цагаа сайн баримтдаг, цагийн менежментийг гаргаж өгөх хэрэгтэй. Дараа нь чи хичээх хэрэгтэй. Тоолгоондоо биш, харин амьдрал дээр. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг бид нэр гаргаж өгөөд энэ амьдралын хэмжигдэхүүнүүдийг нэг ясны нэг баланстай тэгшгэн байлгах ёстой гэсэн яг энэ агуулга байгаа. Тэгэхээр өнөөдөр чи академик чадвар болох математик, физиктэй сайн болж болно. Өнөөдөр чи нийгэмдээ сайн байж болно. Өнөөдөр чи амьдралын ухаандаа сайн байж болно. Тэгэхдээ энэ зүйлийг бүгдийг баланстайгаар хэрэгтэйгээр байлгах хэрэгтэй. Өнөөдөр чамд яг онц сурдаг бол чамд нийгэм, амьдралын ухаан хоёр дутаад байна. Өнөөдөр чамд амьдралын ухаан байгаа бол чамд энэ нийгэм, энэ академик чадвар чинь дутаад байна. Тэгэхээр яг энэ зүйлийг гоё баланстай байлгахын тулд яг хувь хүний өөрөө чинь яг зориг, мөрөөдлөөс ургаж гарч ирэх гол асуудал яг гол зүйл нь юм учраас яг энэ зүйлүүдийг яг гоё тэгшгэн байлгаад яг энэ гол зүйлийг яг өнөөдрөөс хийгээл яв. Тэгээд чамд яг энэ зүйлүүдээс суралцаад олон найзууд таарад тэгээд энэ зүйлээ чадвартай болгоход чамд туслах хүмүүс зөндөө байгаа. Та одоо ингээд улаан цагалмай дараагүй, хүмүүнлэгийн ажил хийдэггүй, өөрийн гэсэн YouTube сувг нэгээгүй байсан бол одоо санчир гэдэг хүн яг ямар ахсан бол? За наачи бол амар чухал сэдв. Яг миний хувьд яг 2019 онд яг Монголын улаан залмын нийгэмлэгтээ хүүхд залуучуудын хөдөлгөөнд орж ирснээр маш их баяртай байдаг. Яагаад гэвэл өмнө санчир гэдэг хүн бол хин нэгэнтэй ярилцахыг хүсдэггүй, анцаараа байдаг, даргуухан, чимээгүй, найзуудынхаа хүрээл дотроо байж идэг тийм хүүхд байсан. Өнөөдрийн байдлаар санчир гэдэг хүний хувьд бол
маш олон найзуудтай болцоо, олон томоохон арга хэмжээнүүд дуу хоолойгоо илэрхийлсэн. Тэгээд олон хүмүүс яг сайн сайхан хэрэгтэй зүйлийг түгээх гэж явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Санчир гэдэг хүний яг бүтээсэн хамгийн ихний түүх яг юунаас эхэлж байна вэ гэхээр миний тэр хүмүүнлэгийн үйл ажиллагаа, миний тэр нийгмийн идэвх гэдэг зүйлээс эхэлсэн. Гэхдээ яг хүн болгон яг адилхан нийгмийн идэвхтэй байгаад хүн болгон адилхан хичээгээд хүн болгон ингээд Санчир гэдэг хүний замаар явах нь буруу. Энэ Санчир чинь нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй гэж штэ. Тэгвэл нийгмийн идэвхтэй болчих. YouTube хөтлөлт болох юм биш үү? YouTube хөтлөлт болох юм байна. Гэж болохгүй. Өнөөдөр яг бидний амьдралыг газрын зураг гэж бодох юм бол Санчир гэдэг хүн одоо чиний ертөнцөд ингээд алхаад явж байна. Тэнгүүд чи харчаад Санчир ийм замаар явсан юм. Би дараас нь алхахыг яг ингэж алхаж болохгүй. Миний яг нэг боддог өөрийн үзэл бодлуудын хамгийн том өөрөө ч энэ зүйл дотроо ойлгохгүй энэ зүйл дээр дандаа өөрөөсөө асуудаг нэг асуулт нь энэ амьдрал бол миний ертөнц. Яг өнөөдөр хойлоо ингээ ярьж байгаа нь одоо миний ертөнцөд чингүү ороод ирсэн байна. Чингүүний ертөнцөд би ороод ирсэн байна. Тэр яг бүгд ингээ годамжаар ингээ алхаад явж байхдаа ингээ ийшээ тийшээ хараад үзье да. Энэ гадаа явж байгаа машинуудыг, тэр гадаа явж байгаа хүүхдүүдийг, томчуудыг хараад үзье. Энэ бол миний ертөнц гэж хэлээд урагшаа алхаад үз. Чи өөрийнхөө ертөнцийг ямар баялаг юм бэ гэдгийг мэдэх болно. Тэгэхдээ чиний ертөнц дотор яг хэн байх вэ? Хэн болох вэ гэдэг бол чиний сонголт. Тэгээд яг энэ зүйлүүдийг хийх үү, хийхгүй юу гэдэг бол бас чиний сонголт. Тэгэхээр бид нарт өдрө болгон мянган сонголтууд таардаг. Бидний тарих олон асуудлууд дээр яг сонголтуудаар л ажилдаг. Нэг өсний өнөөдөр чингүн битээр ярих уу, ярихгүй юу гэдэг дээр сонголт. Ярина, ярихгүй. Өнөөдөр бид тэр гараад цуг явах уу, явахгүй юу? Явна, явахгүй. Гэх жишээг тэгэхээр бидний амьдралд маш олон сонголтууд байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө амьдралыг нэг гоё сэтгэл зүйд нэг гоё байтгаалтаа шингээж ойлгох ёстой. Ойлголт нь энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хариуцлага. Тэгэхдээ энэ дотор чи ганцаараа хариуцсан би өстө ганцаараа энийг хийн гэсэн ойлголт байж болохгүй. Заавал нийгмээрээ энэ ертөнцтэйгээ харилцаж чинь мөрөөдөл гэдэг яг энэ газрын зурагтай амжилттай явах болно. Тийм учраас бүгд өөрийнхөө яг зорж байгаа том уулыг харчих. Тэгээд тийшээгээ явж байхдаа хүн явж байгаа замаар биш харин хүн яваагүй өөрийн шин замыг гаргаж ирэх нь бол чиний хамгийн гол зүйл чинь байдаг. Тийм учраас яг энэ талаар дэвтэр дээр бичиж аваад сайн бодоод үзээрэй. За танд зүйлийн асуулт асууж. 1 2 3. За ингээд олон нийгмийн ажил, хүмүүнлэгийн ажил, тэгээд YouTube-аа ингээд хийгээ явж байхад ингээд шантрах зүйлсүүд байсан. Тэгээд яг энэ шантрал гэдэг үг, шантрал гэдэг сэдв өөрөө маш том сэдв. Тэгэхдээ яг чи өөрийн гэсэн тэр газрын зураг дээрээ өөрийн гэсэн мөрөөдлийг хардсан бол тэнд чамд шантрах, ядрах тийм зүйл гарч ирэхгүй. Тийм учраас өнөөдөр яг юу зорж байна? Яг юу руу явж байна? Тэр зүйл рүүгээ явж бай. Тэгээд тэрэн дотор ч угаасаа шантрах зүйл нь гарч ирнэ. Гэхдээ чи тэр зорилгынхоо мөрөөдлийнхөө төлөө явж байгаа юм чинь чамд шантрах зүйлүүд гарч ирэхгүй. Хэрвээ чи шантраад байх юм бол ухаалгаар биш ухаан муутагаар хийж гинэ гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр бид бүхэн ухаалгаар хийхээр биднэрт илүү амар байдаг, илүү хялбар байдаг. Харин бид ухаан муутагаар хийх юм бол энэ зүйл нь хэцүү санагддаг. Энэ зүйл нь ядаргаатай санагддаг. Өнөөдөр би яг нэг Бата гэдэг хүнтэй 1000 км-ийн цаана уулзах чинь гээд яваад үзье л да. За би хаа гэсэн 1000 км. За говь алтаар явъя. За бүтэн өдөр явна. За замдаас тэ ядарна. За болий. Харин Санчир гэдэг хүн ухаалгаар Бататай зүгээр сошиалаар тэр 1 минут ярих байгаа зүйлээ ярьчих юм бол тэр хүн ухаалгаар байж чадчихна гэсэн үг. Тэгэхээр яг энэ жишээг юм болгон дээр бодоод үзээрэй. Би яг энэ зүйлийг ухаалгаар хийж байна. Өнөөдөр чи яг ямар нэгэн хичээлийг хийж байгаа бол энэ зүйлийг би ухаалгаар хийж байна уу? Харин ухаан мотогоороо хийж байна уу гэдгийг бодоорой. Тэгэхээр ямар нэгэн зүйлүүдийг хийхээс өмнө заавал дуршиж үз. Тэгээд энэ зүйлээ дуршиж үзчихэд энийг үргэлжлүүлээд хий. 2 1 2-ын дүрм гэж байдаг. 2-ыг сур, тэгээд 1-ийг хий, 2-ыг сур, 1-ийг хий. Тэгэхээр бид нэр амьдрал мэдлэг үү, мэдээлэл үү гэдэг зүйлийг бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээлэл гэдэг зүйл бол төрхөн зургийн өнөөдөр бас маргааш их байдаг. Харин мэддэг гэдэг зүйл бол яг энэ амьдралын туршид байдаг. Тэгэхээр мэдлэг болохын тулд чи эхлээд тэрийг сурах нь, дараа нь үйлдэл болгох нь, тэгээд бас ухаалгаар байх хэрэгтэй байх нь. Тэгээд чи шантрана гэж байхгүй. Яг гэвэл чи мэдлэгтэй ухаалгаар энэ зүйлийг хийж байгаа болохоор. Гэхдээ надад бол ингээд мөрөөдөл ингээд зоригтой урьж хахад ингээд янз бүрийн ингээд бэрхшээлүүд тулгарх нь амар сонирхолтой байдаг. Тэрний ачаар ингээд ямар ч ингээ асуудалгүй ингээд зүг зүгээр ингээд явж байгаад ингээд амжилт
тэгээд зорилготой хүрэх чинь амар утгагүй. Яг ингээд зорилго амжилттай хүрэхэд бол маш олон саадыг даваад хүрсдээ дараа тэр зүйлээ ингээд бодоход амар аз жаргалтай гоё юм шиг санагддаг л да. Ер нь яг энэ үйл явцад дурлах бол яг хамгийн зөв. Жингүн бол яг зөв зүйл явж байна. Нөгөө бид нэр яг нэг зүйлийг л хүсдэг. Яг өнөөдөр санчир гэдэг хүн яг ингээд нэг том техникийг хөтлөгдөг байя гэж бодъё л. Тэр техникийг хөтлөхгүй тэнгүүд санчир гэдэг хүн засварчныг хийгээд тэрийг жолоотоо тэрийг яг яаж ажиллахыг бидээд ингээ явж хахад шантраад ядраад явдаг. Харин нэг өдөр санчир гэдэг хүн тэр том техникийг хөтлөгдөг чаддаг болоод тэр зүйлийг сайн мэддэг болоод ирчээд би амжилтанд хүрэх би гин чадчихлаа гэж боддог. Тэгэхээр бид нэр амжилт гэдэг ойлголт нь өөрөө мянган жижигхэн үйлдэлээс бүрддэг зүйлийг амжилт гэдэг яг энэ цар хүрээнд багтдаг. Тэгэхээр яг сая асуулт ярьж байгаа зүйл чинь бол маш зөв. Өнөөдөр яг энэ мянган зүйлийн дараа чи тэр амжилтанд хүрнэ. Харин энэ мянган зүйлүүд яг ямар байх вэ гэдэг бол чиний сонголт. Мянган зүйлээ мянган өдөр болгоод үзье. Мянган өдрийн дараа чи хаана очимоор нь Харвардад, Стэнфордод, дэлхийн том газар, ажлын байр за юу ч хийж болно. Тэгэхдээ яг энэ мянган зүйлийг чи яг яаж байлгах вэ? Энэ мянган зүйл чиний амьдралыг тодорхойлно. Тэгэхдээ бүх хүмүүс яг ингээд Харвардад яваад бүх хүмүүс тэр том Google-д ажиллаад гэдэг ойлголттой байж болохгүй. Энэ бол чиний ертөнц гэж би хэлсэн. Энэ ертөнцийг чи өөрийнхөө замыг гаргах ёстой. Тийм учраас өөрийнхөө замаар өөрийнхөө зорилгоор тууштай байх бол хамгийн чухал зүйл нь. За ингээд санжир хата баярлалаа. Ингээд Чингис Хүүхдийн подкаст маань өндөрлөх цаг дунд төгсөн байна. Тад нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл нь үү? За баярлалаа. Тэгэхээр яг өнөөдөр бид бүхэн амьдрал гэдэг зүйл байдаг. Амьдрал юунд багтдаг вэ? Юу гэж бодож байна? Амьдрал Биткой оргиц хөтлөгчөөсөө зөөлөж байна. Амьдрал гэдэг зүйл өдөрт багтдаг. Яг өдөр 24 цагт байдаг. Тэгэхээр бид нар амьдрал гэдэг зүйл аз жаргалтай амьдралыг хүсэж байдаг. Аз жаргалтай амьдрал бол энэ өдөрт байдаг. Тийм учраас өдөр болгоныг аз жаргалтай байлга. Энэ өдөрт 24 цаг байдаг. Өнөөдөр чи 24 удаа алхам хийн. 24 алхамыг чи 24-ийн аз жаргалтай байлга. Тэгвэл амьдрал аз жаргалтай болно. Нэг өдрийг гайхалтай болгох юм бол 7 хоногийг гайхалтай болгож чадна. Энэ 7 хоногийг гайхалтай болгож чадах юм бол 1 сарыг гайхалтай болгож чадна. Энэ сарыг гайхалтай болгож чадах юм бол чи 1 жилийг гайхалтай болгож чадна. Тэгэхээр ганцхан өдөр энэ амьдралыг илэрхийлдэг. Тийм учраас бүгдээрээ өнөөдөр гэдэг өдөр чи амьдарч байна. Өнөөдөр гэдэг өдөр чи байна. Тийм учраас амьдралыг өдрүүдээр зүрэл маргааш чи байхгүй болж болно. Маргааш чи байхгүй болж болно. Тэгэхээр яг энэ зүйлийг сайн бодох хэрэгтэй. Тэгээд яг энэ амьдралын өдрүүдийг хайрал чамд өдөрт 24 алхам 24 сонголтууд байна. Яг энэ сонголтуудаа зөв байлга. Тэгээд өсвөр үеийнхэн маань өдрөө болгон тууштай бас хөлмөрлөдөг байгаарай. Гэхдээ чиний сонголтод чиний сэтгэл зүйд өнөөдөр маш олон хүмүүс багш нар болсон. Нагдгүй санчир гэдэг хүн яг яриад ингээд багш шиг ингээд ярьж байна. Яг энтэй адилхан маш олон зөв зүйл ярьж байгаа, буруу зүйл ярьж байгаа. Олон хүмүүс байдаг. Тийм учраас яг энэ сошиал ертөнцид бүх зүйлийг хязгаартай бас шүүмжтэйгээр энэ зүйл яг зөв үү, буруу юу гэдгийг тархин дотроо мөргөлдөө буюу тулалдаан хийгээд эн чин зүгээр юм байна гэд тархиндаа оруулаад тэгээд тэр зүйлээ хэрэгжүүлдэг байгаарай. Бид нар сонсоод өнгөрч болно. Чингүүн маш олон дугааруудыг хийсэн. Энэ хүүхэд нь мундаг юм байна. Энэ ийм юм байна гэд сонсоод өнгөрч болно. Гэхдээ энийг хэрэгжүүлээд хийсэн хүн л яг энэ амжилт гэдэг зүйл энэ зүйлийг мэдэрч чадна. За тэгээд чочондоо маш их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй яриа боллоо. Тэгээд подкаста дуустал үзсэн үзэгчтэй баярлалаа. Тэгээд бид хоёрын YouTube channel-тай subscribe дараарай. Тэгээд баяр таа. Дараагийнхаа подкастаар уулзцаая.